барилга үйлдвэрлэлийн яг үйлчлэгийн салбарын яг ийм шийдвэр гаргалтанд нөлөөлөх зэрэгцээтэй ер нь мэдээлэл тайлан бол ер нь байдаггүй. За тэгээд бид нэр 2021 оноос эхлээд ер нь бол худалдаа авагч, өмчлөгч, хөрөнгө оруулагч нартай ер нь зориулсан тухайн салбарын тойм мэдээ, за чин хандлагууд ер нь хэрхэн байх вэ? За тэгээд буцаагаад барилга үйлдвэрлэлийн салбарын маань бас ер нь салбарын гүйцэтгүүд ямар ахыг гэдэг ер нь мэргэжлийн одоо яг нөгөө хөндлөнгийн шинжээш гэх юм тийм тэр зүгээс бид нэр судалгаахаа ажлыг одоо ингээд тасралтгүйгээр 3 жилийн хугацаанд гаргаж байгаа. За тэгээд ингээд үндсэн 2024 оны барилгын салбарын тойм мэдээлэл ерөнхийдөө хүргэе. За тэгээд товчондоо манай 2024 онд салбарын маань нийт гүйцэтгэл статистик тоо мэдээллээр дотоодын нийт бүтээгдэхүүнд нөлөөлж байгаа хувийн хас өмнөх 3 жилийн бодлоод бол 2% дуурсан үзүүлэлттэй буюу улиралын барилгын маань салбар нэлээх тийм одоо саарч байгаа дүр зураг бол 2024 онд бол гарч ирсэн байна. За ихэнх дийлэнх 2024 оны гүйцэтгэлд бол төрөөс авч хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд за тэгээд хөдөө орон нутг руу бичсэн үйлчлэгийн төлөвлөгөөтэй холбоотой нэлээх 2024 оноос эхлээд хөрөнгө оруулалтууд нь нэлээд салбарын гүйцэтгэлд нөлөөлсөн. Гэхдээ хувийн хөвшлийн үндсэн хөгжүүлж байгаа шинэ бүтээн байгуулалтын төслүүд бол нэлээд сарбагдсан байна. За тэгээд худалдаа авалтын нийт хэрэглэгчийн маань индекс сүүлийн 5 жилийн байдлаар бас 10% нэмэгдсэн. Гэхдээ энэ нь өөрөө барилга үйлдвэрлэлийн салбарын худалдаа авалт буюу одоо яг нөгөө худалдаа авах чадвар дээр бол нэлээд дуурсан үзүүлэлттэй. За илүү их нөгөө хүмүүсийн маань хүн амын нийт хүн амын маань хэрэглээний буюу өдөр тутмын өргөн хэрэглээний барааны худалдаа авах чадвар нэлээд их өссөн. Барилгын салбарын маань худалдаа авах илүү худалдаж авах гэхээс илүү түрээслэх зах зээл маань нэлээд нэмэгдсэн юм гүйцэтгэлээр гарсан байна. За эх оннууд ч гэсэн бид нэр худалдаа авах чадвар за манай эдийн засгийн ер нь бол өсөлтөөс хамааралаад энэ бол сүүлийн 3 жилдээ бас энэ төр зургаар явах болов гэж харагдаж байгаа. За тэгээд барилгын салбарын маань өртгийн индекс нэг их хуваар бол одоо яг нийт 4.5% өссөн үзүүлэлт байгаа. За гэхдээ 2024 онд бол одоо бас түрүүний ихтгэл тайлбарууд нэлээд гарсан баг. Ажлын хүчний хөнгөлөлт бол маш их барилга үйлдвэрлэлийн салбарт байгаа. Тэр хэмжээгээр бол нийт одоо компаниудын маань цалин хөлсний зардал нэлээд нэмэгдсэн. Тэгэхээр цалингийн дундаж өсөлт бол барилгын салбарт нэлээд хувь нэмэгдсэн байгаа. За гэхдээ суур нөгөө барилга үйлдвэрлэл барометрын индекс бол сүүлийн хувьд дунджаар 10-аас 15% буурсан. За энэ өөрөө өртөө индекс дээр бол тодорхой хэмжээгээр бидний харж байгаа ажлын хүчний зардал за тэгээд төслийн маань санхүүжилтийн их усрын буюу одоо банк санхүүгээс авч байгаа зээлийн өртөг маань нэлээд сүүлийн 24 онд өндөр байсантай холбоотойгоор өртгийн индекс дээр нөлөөсөн болов уу гэж харж байна. За үйлдвэрлэлийн секторт маань илүү 2024 он дээр бол худалдаа авах үнийн индексийг бид нэр ингээд барилгын байгууламжийн зориултаас ингээд тодорхойлж гаргасан байгаа. За офисын маань үнийн өсөлт бол 2024 онд бол нэлээд өмнөх онуудтай харьцуулбал бага буюу 6.9% нийт дундаж байдлаар өссөн юм үзүүлэлттэй. За түрээслэх үнийн индекс буюу одоо компаниудын маань худалдаа авах чадвар за тэгээд худалдаа авах шийдвэр маань илүү худалдаж авах гэхээс илүү 2024 онд бол түрээслэх сонирхол өндөр байсантай холбоотойгоор түрээсийн үн маань бас 20.6% нэлээд их өссөн үзүүлэлттэй. За тэгээд дундаж ихтэй дүүргэлт маань 83%-аар 24 оны жилээс ингээ гарсан. За орон сууцны хувьд бол та бүхэн бас мэдж байгаа нийт шинэ орон сууцны үнийн маань индекс бол 14.6%-аар байгаа. Гэхдээ түрээсийн зах зээлийн эрэлт бол маш их огцом нэмэгдэж байгаа. За тэгээд энэ бол мэдээж Улаанбаатар хотын нөгөө төвчрэл хит одоо дүүрэг хороодууд дээр нэгтршлээс үүдээд хүмүүс маань илүү яг өөрсдийнхээ хэрэгцээ, сургууль, ажилтай ойрхон байдлаар ер нь бол тухайн хэрэгцээтэй байршил дээр илүү түрээслэх сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор түрээсийн зах зээлийн эрэлт нэмэгдсэн. За түүнийгээ дагаад зах зээлийнхаа зарчмаар түрээсийн үн маань нэлээд өссөн төлөвтэй. Ийм байгаа. За тэгээд ер нь нийт шилжилт хөдөлгөөн маань өмнөх одоо 23 оны бодвол нэлээд юм буурсан юм дүр зурагт гарсан. За худалдаа үйлчлэгийн салбар маань мөн ялгаа авахгүй худалдаа хүний индекс нь 6.9%-тэй. За түрээслэх хүний индекс нь 20.6%-тайгаар буюу ер нь бол нийт секторын маань хувьд бол түрээсийн эрэлт хэрэгцээ за тэгээд тэрийг түүнийгээ даасан үнийн өсөлтүүд нэлээд юм байна. Тэгээд
Буцаад яг нөгөө худалдаа авах чадрын институт харуул нийт дүүргэлт маань нэлээд их юм баг сүүлийн ер нь бол 22-23 онд бол энэ дүүргэлтийн индекс бол 85% байсан бол одоо нэг дунджаар 73% нэлээд бас дүүргэлт бол сарсын үзүүлэлттэй байна. За хаусны зах зээл дээр бол та бүхэн мэдж байгаа ковид гарснаас хойш хүмүүсийн нөгөө амьдралын чанар за тэгээ эргэлжийн цаанд бол нэлээд өөрчлөгдсөн. За хаусны зах зээлийн нийлүүлэлт маш нэмэгдсэн. Шинээр маш олон тооны хаусууд маань зах зээл дээр нийлүүлэлт хийжсэн бол 24 онд бол шинээр хаусны нийлүүлэлт маань сарнагдсан. За тэгээд захиалга гарч буй төслүүд маань багассан. За тэгээд бас мөн дүүргэлт буюу нийт үнийн өсөлт сарнагдсан байгаа. За тэгээд дүүргэлтийн хувьд бас 33.6% зах зээл дээр бол маш их нийлүүлэлт шинжилгээний хувьд юм байна. За тэгээд хаусны зах зээл дээр онцлог юм хэлвэл юу гэхээр хэрэглэгчийн маань зан төлөө угаасаа нөгөө худалдаа авах чадвараас ихсүүлээд 1 метр квадратын өртөг бол нэлээд өндөр байна. За тэгээд хаусны маань хөгжиж байгаа компаниудын яг нийтлэг харагдаж байгаа зүйл нэг бол одоо төсвийн харийн дотоос нэлээд их зайдуу тэг жаргалан тачуурд их байршлуудтай нэлээд их 20 метрээс илүү гарсан байгаа хаусууд маань жижиг метр квадраттай ч гэсэн хүмүүс бол төвчлээс худалдаа авах шийдвэрүүд нэлээд санаасч байна. За бусад том төсөл хөгжүүлэгчдийн хувьд төвчрэл байршлаас хамааруулаад за нэмэгдэх нь одоо хэрэглэгч талаас хүсэж байгаа метр квадратаас давсан буюу одоо 300-аас 700 хүртэлх метр квадраттайгаар хаусны төсөл нэлээд хөгжүүлэгдсэн. За энэ нь өөрөө бас зах зээлийн эдийн засгийн худалдаа авалтаа уялдаад шинэ төслийн маань борлуулалтаас нэлээд юм сарнагцсан. Тэгэхээр ер нь бол бидний цааш тарж байгаа төсөл хөгжүүлэгч маань бол цэвэр зах зээл худалдаа авах чадвартай үзлээд ер нь бол төслийнхаа метр квадратуудыг тодорхойлох. За буцаад бас үйлчлэгийн салбарт 2024 оны байдлаар нийт олгосон зээлийн хувьд бас нэлээд арчны банкны хувьд буурсан үзүүлэлттэй. За энэ өөрөө бас түрүүн өмнөх тайлан дээр маань гарсан баг. Арчны банкуудын одоо барилга төслийн шинэ төслүүд рүү олох зээл олголт бол буурсан. За зээлийн дундаж хүү бол 18.5% юм байсан. За буцаад ипотекийн зээл ч гэсэндээ нэлээд юм сарнагдсан холбоотойгоор төслийн борлуулалтаар нэлээд сарнагдсан юм үзүүлэлт байгаа. За тэгээд бидний хувьд бол 2025 оны гүйцэтгэлийн эхний үйлдвэрлэлийг ингээд ямарчсан тамжаа харагдсан баа. За энэ дээр бол спешиал яг юу вэ гэхээр хуучин орон сууцны маань нэлээд юм нэмэгдэж байна. За шинэ орон сууцнууд маань мэдээж нөгөө ипотек, зээлийн санхүүжилт одоо борлуулалтыг дэмжсэн бусад төлбөрийн хэрэгслүүд маань зах зээл дээр хомс байгаатай холбоотойгоор шинэ төслүүдийн хувьд бол нэлээд юм сарнагтай байгаа байна. За тэгээд мөн илүү барилга хөдөлгөөний салбарт 2025 онд бол нэлээд их төсвөөс 14 мега төслийг хэрэгжүүлэхээр байгаа. За тэгээд энэтэй холбоотойгоор бас бусчсан хөгжлийн нөгөө 6 бүстэй холбоотойгоор хөдөө орон нутаг руу бас нэлээд их импортын байгууллагууд төслийн барилтууд явагдаж байна. За тэгээд Улаанбаатар хотоос мэдээж хэд хэдэн мега төсөлтүүд бол одоогоор явагдаж байгаа. Эхний нөгөө тэдний сумын шалгуулалт маань явагдаж байна гэж харж байна. За бидний төгөөс яг багцлж хэлвэл юу вэ гэхээр төсөл хөгжүүлэгч компаниуд маань зах зээл дээр их бодит яг эрэлт дээр тулгуурсан төслүүдийг нэлээд хийгжүүлэх. За тэгээд төрөөс яг бодлогоор дэмжиж байгаа одоо сэлбэрийн төвч юм уу түүнийг дагсан гэр ороолын дахин төлөлтийн төслүүд дээр борлуулалт юмуд маань нэлээд идэвхтэй явна. Гэхдээ мэдээж одоо энэ нөгөө худалдааны дайн тодорхойгүй энэ нөхцөл байдал за тэгээ манай нөгөө нүүрсний экспортоос хамааруулаад төсвийн алдагдал үүсэх энэ эрсдлээс хамааруулаад ипотекийн бас мэдээж санхүүжилт нөөц боломж маань хэрвээ эрсдэлтэй болвол мөн ялгаа авахгүй одоо үйлчлэгийн салбарт маань нэлээд нөлөөлнө гэж ингэж харж байна. За тэгээд мэдээж нөгөө бусчсан хөгжлийн болгоод авсан татврын нэлээд хэд хэдэн хөнгөлөлттэй хөнгөлөлт үзүүлэх татврын 1% хөнгөлөлт байна. За буцаагаад хөдөө орон нутаг руу хэрвээ нөөц ирсэн одоо залуу гэр бүлүүд ч юм уу тийм хамгаалж бураас 6% ипотекийн зээлийн төслүүдийг сарын 4 нэлээд их татврын боломжуудыг нэлээд баталж өгсөн. Тэгэхээр илүү бидний хувьд Улаанбаатар гэхээсээ илүү орон нутаг руу нэлээд хөлөглөх барилгын салбарын маань илүү төсөв үтэй санхүүжилтийн холбоо гэж ингэж харж байна. За тэгээд эрсдэл хүчин зүйлүүд мэдээж төсвийн алдагдал үүсгэх юм яг 14 мега төслүүд маань яг
одоо хэрэгжгүй за одоо нэг төсвийн маань хуваарлалтыг явснаасаа болоод бас төслүүд маань өөрөө яг төлөвлөсөн хугацаанд бий болоод тийм үзэгдэл хийхгүй одоо згсэн байдал орвол яах вэ гэдэг ийм эрсдлүүдийг бол мэдээж төсөлжүүлэгч компаниуд за ажил дээрээ салбарын үйлдвэрлэгч энэ компаниудын хувьд бол харж үзэх ёстой хүчин зүйл болов гэж тодорхойлж гаргаж ирсэн. За тэгээд мэдээж бодит инфляц маань 10.6% байгаа. Тэгэхээр ер нь ялгуу үйлдвэрлэлийн салбар маань сүүлийн 24 онд нэлээд их сайн болсон төлөвтэй дүр зураг гаргаж ирж байна. За тэгээд бидний хувьд бол 24 оны хитийн төлөвийг ер нь яаж харж байгаа гэхээр офисын зах зээл дараа сүүлийн 2 жил бол нийлүүлэлт нэлээд тасарсан буюу шинэ төслүүд маань ашиглалтанд ороогүй нэлээд зарцсан, фриз хийсэн. За ингээ 25 онд ер нь бол нийлүүлэлтийн маань илүү бид нэр 100,000 метр квадрат талбай бүхий шинэ зах зээл дээр нийлүүлэлт хийх гэж харж байгаа. За тэгэхээр офисын бол өрсөлдөөн зах зээл бол нэлээд юм ширүүсэл байх. Мэдээж тухайн төсөл хэрэгжүүлж байгаа компанийн хувьд чанар за хөрөнгөний менежмент за үнийн бодлогоор нэлээд өрсөлдөх байх. За анх усны хувьд бол бид нэр худалдаа авах түрүүн хэлсэн нөгөө дэд бүтэц зам харилцаагаа тавсан байдлаар хэрэглэгчд маань илүү зөвхөн процессыг нөхцөлтэйгээр бас шинэ төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэл бол зах зээлийн бодит эрэлтдээр талбарсан төслүүд байхаа л гэж харж байна. За худалдаа үйлчлэгээний салбар маань болов яг одоо өргөр хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдааны сектор маань 24 оноос нэлээд өндөр өсөлттэй байсан. Гэхдээ бодит яг нөгөө хөрөнгө талбай гэдэг утгаараа бол нэлээд юм дөрвөлтэй хувьд бол 70%-тай нэлээд илүүдэлтэй байгаа даа. Тэгэхээр үйлчлэгээнийхээ илүү нөгөө зориулалт төлөвийг илүү бид нэр өөрчлөх хэрэгтэй бол илүү нөгөө логистик тагсан, тээвэр тагсан. За дээрээс нь нөгөө хэмж түгэлтийн илүү зориулалттай бүтээн байгуулалтын төслүүдийг илүү зах зээл дээр эрэлттэй байгаа гэдэг. Энэ төрлийн бас зориулалттай бүтээгдэхүүн төслүүд бас хараахан байхгүй байгаа учраас энэ чиглэл рүү илүү төсөлжүүлэгч компаниудыг бий болгох юм илүү эрэлттэй байна гэж харж байна. За хаусны зах зээл дээр бол дундаж болоод өндөр зэрэглэлийн нийлүүлэлт бол яг эрэлтээсээ тагсан. За үнийн өсөлт нь маш их тогтворцсон байгаа. Тэгэхээр энэ чиглэл дээр бол мэдээж бас өрсөлдөөн бас байна. За тэгээд бид ногоо хаусын дээр бол бид нэр илүү ногоо зээлийн санхүүжилт за нийтдээ 2025 онд нийт арилжааны банкуудын зээлийн багцын 10% хүртэлхийг ногоо зээл байна гэдэг ерөнхийдөө 24 онд баталсан байгаа. Тэгэхээр илүү төсөл хөгжүүлэгч компани маань ногоо төсөл хөтөлбөрөөр илүү төслүүдийг харж хөгжүүлвэл бас төслийн маань санхүүжилт их усэр талдаа нэлээд боломжтой байгааг харагдаж байгаа. Тэгэхээр илүү нөгөө өрсөлдөх бизнес модельүүдээс нөхөрлөх харах шаардлагатай луу хаус дээр гэж харж байна. За хөрөнгө оруулагч нарт бид нэр өгж байгаа зөвлөмж юу вэ гэхээр илүү яг бид нэр санхүүгийн байгууллага за илүү бас давхар wealth management хэлбэрээр байдаг учраас хөрөнгөний багцуудыг аль болох төрөлжүүлэх энэ талаас нь илүү хөрөнгө оруулагч төсөл хөгжүүлэгч компаниудад зориулж байгаа. Тэгэхээр илүү их нөгөө нэг стандарт одоо орон сууц үйлчилгээ за хаус гэхээсээ илүү тусгай зориулалтын төслүүд рүүгээ илүү зах зээлтэй бодит хэрэгцээтэй байгаа логистикийн төвүүд ч гэдэг юм уу тийм entertainment төвүүд ч гэдэг юм уу иймэрхүү чиглэл рүү илүү төслүүдээ шинээр хөгжүүлэх хэрэгцээтэй байгаа тийм за тэгээд шинэ хотууд төлөвлөлт за тэгээд туйлынхаа дотрын хуулийн шинжилсэн одоо зохицуулалттай холбоотойгоор бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөгөө дагаж шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд бас илүү боломжтой байхаар харагдаж байгаа. За мэдээж манай Монголын бас хөгжөөгүй нэг байгаа зүйл нь юу гэхээр барилга барьчилж өргөждөг. Тэгэхээр барилга үйлдвэрлэлийн салбар бол өөрөө бас хөрөнгөний менежментийн одоо салбарыг илүү их нарийн зохицуулалттай болгох хөрөнгөний хогон цаныг харах менежментийг бас хийснээрээ худалдаа авах чадвараас нэлээх нэмэгдэхээр ингэ байгаа даа. Тэгээд төсөл хөгжүүлэгч компаниудын хувьдаас энийг юм одоо төслийнхаа үе шатнд шийдэж мэргэжлийн хөрөнгөний менежерүүдээс менежмент хийлгүүл илүү хөрөнгө төслийн борлуулалт дээр илүү нэмэлт болох болов уу гэж харж байгаа. За тэгээд мөн ялгаа авахгүй төсөл хөтөлбөрүүд дээр уламжлалт байдлаар өртсөн борлуулалт за нэг бол банкны зээлийн санхүүжилтээр бидний төслүүдээс санхүүжилттэй. Тэгэхээр илүү төслийнхаа санхүүжилтийг олон одоо юм байдлаар
халдтай зах зээлүүд рүү бонд гарах ч юм уу тийм олон улс төрийн цаас гарах ийм боломжуудыг бас эрсдлүүдээр хуваарлах байдлаар цэцгийн санхүүжилтүүд борлуулалтад тэмцэн бүтээгдэхүүнүүдийг бас гарах боломжуудыг бас эрхлэх ёстой болов уу гэж зөвлөж байна. За та бүхэнд баярлалаа.